Гэхдээ эдгээр юу хийж чадахгүй юм бэ гэх юм бол Герман улс германчуудтай байх хэвээр, Франц улс Франц штэй, Итали зөвхөн Итали хүмүүс амьдрах хэвээр. Ийм үгийг амнаасаа гаргаж чадахгүй. Яагаад вэ гэх юм бол дэлхийн 20 дугаар дайны үеэр эдгээр 9 сурт хунаа ерөөхдөө бузардуулсан. Тэр гэмшил нь өнөөдөр хүртэл Европыг нөлөөлж байгаа. Европын холбоо дэлхийн тайз нэрээр бараг хамаагүй болж эхэлж байна. Эдийн засгууд нагшиж байна. Соёл нь дэлхийг нөлөөлөхө болцсон. Гэхдээ юм байгаагүй. 500 жилийн өмнө Европ гэж дуртахаараа хүмүүс амаа ангаадаг байсан. Европчуудыг хүндэлдэг байсан, гайхдаг байсан. Европчуудаас айдаг байсан. Яг гэх юм бол Европчууд өнөөдрийн бидний амьдарч байгаа дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж хэлж болно. За. Гэхдээ тренд нь өөрчлөж байгаа. Тэгээд эх 10-аас 30 жилийн хугацаанд дэлхийн ертөнцийг хамгийн томоор нөлөөлөх явдал хаана болж байгаа юм бэ гэх юм бол Европт болж байгаа. Зөв хөрөнгө олж хийж чадах юм бол эндээс ашиг олох боломжтой. Тэгээ оршин суух газраа зөв сонгох юм бол зөв цагтаа Европоос ер нь бас зүхтэж болно. Тэгээд миний үзэгчдийн дунд маш олон Европт амьдарч байгаа. Эсвэл Европ руу явъя. Эсвэл хөрөнгө оологч бас маш олон байгаа учраас энэ нэгдсэн видео хийхээ шийдсэн. Ганцхан видеон дотор багтахгүй. Тэгвэл эхний ангита таад тавтам орлоо. Дэлхийг эзэлсэн байсан гэж тоглоом биш. Та энэ газрын зүрх дээр юу харж байна гэх юм бол Их Британий Empire. Тэгээд хүмүүс юу гэж хэлдэг байсан бэ гэх юм бол Их Британий Empire дээр нар жаргадаг байсан гэж. Яг гэх юм бол дэлхийг зүгнээс баруун бүгдийг авцсан байсан. Канада, South American дотроо хэсэг, Африкийн тал, Middle East, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Сингапур, Хонконг, Макао, Тайван, Австрали, Шинэ Зеланд, тэгэл Micronesia-ийн хавар. Дараагийн том гүрэн Испани, South America, North America, Caribbean төршид авсан байсан. Испани бас тодорхой хэсэг. Тэгээ ингээд далайн худалдааны замын дагуу тэр чигтэй. За, Португал бас мартаж болохгүй. Бразил хүмүүс ямар хэлээр ярьдаг юм бэ гэх юм бол Португал хэлээр ярьж байгаа. За, Африк бас тодорхой хэсэг. Тэгээд Энэтхэг, Малака, Макао, Япон бас худалдааны баазтай байсан. Дараагийн том гүрэн хэн байсан бэ гэх юм бол Голланд. Тэ East India Company бол голландчууд анх үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн ашигтай компани нэгэн тухай байсан. Анхны хувьцаа бас гаргасан. Хувьцаат компани, ногдол ашиг, хөрөнгийн бирж, банкны сектор голландчууд санаачилсан. Дэлхийд аярал байсан эднэр. Технологийн зүгээс Европчууд бас дэлхийн малаалагч нар байсан. Та өнөөдөр амьдарч байгаа дэлхийн ертөнцийн юугаараа бүрдсэн байгаа юм бэ гэх юм бол Европчуудын санаачилсан, хөгжүүлсэн технологи. За, бүр ингээ Йоханнес Гутенбергаас ахуулаад номны хэвлэлээс боолоод баг дэлхийд даяар хүн болгон уншиж чаддаг болсон. За, дараа нь цахилгаан мотор, нүрсний мотор, steam engine, дугуй, автомашин, төмөр зам, утас, рентген аппарат, онгоц, нисдэг тэрэг, тэгээд мобиль телефон хэн үүсгэсэн бэ гэх юм бол Европчууд. 1914 хүртэл дэлхийн ертөнц ингээ хуваагдсан байсан. Та харж байгаа бол Их Британий гүрэн хүчтэй хэвээр. Австрали, Энэтхэг, Африк, Канада тэр чигтээ авцсан байгаа. Гэхдээ дэлхийн 1-р дайны үеэр Европчууд хүн цогцолт авсан. Их Британий гүрэн тэрнээс хойш ерөөхдөө бутраад, задраад эхэлсэн. Өнөөдөр Европ агшсан байна. Жижигэрсэн байна. Гишүүдүүд гэхдээ дэлхийн тайзнаараа нөлөөгөө хадгалж авахын тулд Европын холбоогоо үүсгэн байгуулсан. Анх яагаад үүсгэн байгуулагдсан бэ гэх юм бол эдийн засгийн хамтын ажиллагааны тухай. Худалдаа, үйлдвэрлэл нэгдсэн зах зээлтэй болъё гэд нэг валюттай байя гэд жоохон Америкийг дөөрөх гэж үзсэн. Одоо Европын холбоо юу болж байгаа юм бэ гэх юм бол гишүүн орнууд хоорондоо маргалдаж байгаа. Нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй. Бүр анхнаасаа чаддгүй байсан. Яг гэх юм бол германчууд францчуудыг жоохон доор үздэг. Францчууд англичуудыг жоохон үзэн яддаг. Англичууд францчуудад жоохон дургу, германчуудыг үргэлж жоохон сэжиглээд хардаг байсан. Яг гэх юм бол англичууд 2 удаа дэлхийн дай германчуудаас болсон гэж ярьдаг. За, тэгээд нэг улс Европ дотор дэндүү том нөлөөтэй болоод ирчих юм бол бусд нийлээд тэрийг дарчдаг. Наполеоны дайн одоо хамгийн тод жишээ.
Хамгийн сүүлд нэг улс хамгийн хүчтэй хизээ байсан бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үеэр хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Хамгийн сүүлд нэг улс хамгийн хүчтэй хизээ байсан бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үеэр Гитлерийн Герман Европыг бараг тэр чигтээ эзэлсэн. Одоо бараг ганцхан Их Британи үлдсэн байсан. Африкийн бас тодорхой хэмжээг нь авцсан. Тэгээд Европчууд тэгээ өнгөрсөн 600 700 өнгөрсөн 1000 жилийн хугацаанд хоорондоо юу хийдэг байсан бэ гэх юм бол хоорондоо үргэлж алцдаг байсан. Саяараа цэргүүдээ устгаад, иргэдүүдээ алаад явдаг л байсан. Гэхдээ ёс суртахууны хувьд бол гимшээгүй. Тэ? Томоохон 50 100 жилийн хугацааны гимшил. Тэгээ бид нар маш том алдаа хийсэн байна гэсэн ухамсар Европчуудад байхгүй байсан. Тэр хизээ өөрчлөгдсөн бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үеэр Германчууд, Польшууд, Украинчууд, Унгарчууд юу хийсэн бэ гэх юм бол Холокосттой хамтраад хийсэн. Санаачлаад явсан хэм бэ гэх юм бол мэдээж Германчууд. Гэхдээ Украин дотор тодорхой хэмжээ хүмүүсийг устгасан. Польш дотор бас яг адилхан, Франц дотор бас яг адилхан. Тэгээ Германчууд хамгийн том гимшилтэй. Бүр их орноо хайрлж чадхааргүй болсон. Би одоо таад мэдж байгаа. Германд сурдаг байсан. Германд амьдарч байсан. Би их орноо хайртай гэсэн хүн тэнд баг байхгүй. Амнаасаа тэр үгийг гаргаж болохгүй. Тэгэж ярьдаг хүмүүсийг баг цагдаа араас нь явуулаад шорн хийдэг байсан. За. Нэгдсэн одоо их оронч сэтгэлээтэй улс Европт баг байхгүй. Англичуудын төлөө байх ёстой. Германд ганцхан германчууд амьдрах ёстой. Италид хэн зориулагдсан улс юм бэ гэх юм бол италичуудад зориулагдсан улс гэж хэлэх чадвартай эргэнч байхгүй улс төрч байхгүй. Гэхдээ хоорондоо ингээд маргалдаад байдаг. Энэ Европын баг хамгийн том асуудал байна. Энэ ёс суртахууны гимшил өөрийнхөө их орноо хайрлах чадахгүй, националист байж чадахгүй. Националист хүн болно. Одоо их оронч хүн болно гэдэг чинь баг фашист, нацист болно гэсэн үг. Тэгээ Европт амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ тэр шошгоосоо айдаг. Чи дараагийн Гитлер, чи фашист гэх мэт шүү. Ирнээсээ болж Европчууд хилээ хаач чадахгүй. Гэмт хэрэгтэн цагаачтуудаа хөөгөө гаргах чадахгүй. Тэгээд өөрийнхөө улстай хамгийн ашигтай шийдвэрийг бас гаргаж чадахгүй. Яагаад вэ гэх юм бол фашист, националист харагдмаар байгаа. Номер 1 асуудал. Номер 2 асуудал юу юм бэ гэх юм бол Европ дотор хүн ам нь буурж байгаа. 1990 онд Европын бараг бүх орн дотор хүн амын тоо өсөж ирсэн. Эмэгтэйчүүд хүүхэд гаргадаг байсан. Тухайн орн томордог. Дараагийн үеийнхэн илүү олуула, илүү хөдөлмөрч, илүү бүтээмжтэй тэгээ эдийн засгийн өсгөл байсан. Гэхдээ тэр тренд хизээ өөрчлөгдсөн бэ гэх юм бол 2000 оны үеэр өөрчлөгдсөн. Одоо 2017 оны байдлаар та Европыг харж байгаа юм бол бараг бүх орнуудын хүн амын тоо буурж байгаа. За тэгээ 2025 оны зүгээс бүх орнууд дотор хүн амын тоо буурж байгаа. За 1990 онд бүгдээр ногоон байсан бараг 2017 онд талаас илүү улаан болцсон. Өнөөдөр юу болсон бэ гэх юм бол бүгдээр улаан. Тэгээд нийгэм хөгшөрч байна гэдэг чинь бас тухайн улсын энерги алдчихж байгаа гэсэн. Дэлхийн 1 дугаар дайны үеэр ихэвч хүмүүс нь залуу, энергитэй. Тийм учраас залуу хүмүүс нь хоорондоо яадаг юм бэ гэх юм бол маргалдаг, зөрчлөөн гардаг, хоорондоо зодтолдог, хоорондоо байлддаг. Дэлхийн 2 дугаар дайны үеэр бас яг адилхан. Одоо Европт юу болж байна гэх юм бол хөгшөрцөн нийгэм. Царцж байгаа, хөрсөж байгаа. Энэ ерөөхдөө улс төр дотор мэдрэгдэж байгаа. Эдийн засаг бас дотор мэдрэгдэж байна. Тэгээд технологийн дэвшил, технологийн компани Европ баг байхгүй. Яг гэх юм бол нийгэм ба эдийн засаг хоёулаа хөгшин. Европчууд бас юутай эвлэрсэн байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө эдийн засгийн тавилантайгаа.
Манай Европын эдийн засаг угаасаа дэлхийн тайзан дээр агших ёстой. Бид нар угаасаа байр суурь алдчихж байгаа. 20 жилийн өмнө дэлхийн номер 2 эдийн засаг юу байсан бэ гэх юм бол Герман, Японтой өрсөлдөг байсан. Одоо германчууд тэр орон зайгаа аль хэдийн хятадуудаа чөлөөлөд өгсөн. Япончууд бас жоохон адилхан. Гэхдээ энэ чарт нэрээ таад юу харж байна гэх юм бол 1970 оны үеэр Европын эдийн засаг дэлхийн эдийн засгийн нийт 38%-ийг эзэлдэг байсан. Америкаас том. Америкийг харж байгаа юм бол дэлхийн эдийн засгийн ойролцоо 26-27%-ийг бүрдүүлдэг байсан. Гэхдээ Америкчууд 1970 оноос 2015 оны хооронд тэр эдийн засгийн нөлөөгөө хадгалж чадсан. Европыг гүйцсэн 2015 онд. Европыг хараад үзэх юм бол дэлхийн эдийн засгийн 37% байсан бол одоо 24-23 хүртэл агшиж байгаа. Тийм учраас дэлхийн тайзан дээр тэр эдийн засгийн агшилт зүгээр тавилан биш. Америкчууд тэр тавилантай тэмцээд амжилтаа гарч байгаа. Европчууд яатсан бэ гэх юм бол буугаад өгсөн. Европт амьдарч байгаа хүмүүс баг энийг бүгд тэр чигтээ мэдчихэж байгаа. За энэс гадуур Европчууд юу алдсан бэ гэх юм бол соёлын нөлөөгөө. Европ брэндүүд жоохон байгаа. Гэхдээ Европын спорт гэх юм бол дэлхийн одоо спортыг хэн тэргүүлж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд. Бейсбол, футбол, сакс гэх мэт шүү. Хоол, кино, Холливуд олон улсын соёлыг ерөөдөө хэн өдөрч байгаа юм бэ гэх юм бол одоохондоо Америкчууд өдөртөж байгаа. За. Тэгээ нэмээд дэлхийн улс орнууд ямар гүрнээс ерөөдөө айдаг хамгийн ихэр хүндэлдэг юм бэ гэх юм бол Америкчууд яагаад гэх юм бол тэд нар цэргийн хүчний хувьд номер 1 байсан. Гэхдээ ийм ерөөсөө байгаагүй. Европчууд Ацтек, Инка гүрнгийг устгасан. Европчууд байлдаад үргэлж ялдаг байсан. Америкийг эзэлсэн, South America эзэлсэн, Африк эзэлсэн. Азийн континентыг ч гэсэн хоорондоо огтлоод авсан. Хятадуудыг өөрийнхөө боол болгосон. Энэгтгэгчүүдийг ерөөхдөө 200-300 жил дарсан. Өнөөдөр Европчууд гэхдээ юугаараа тэргүүлж байгаа юм бэ гэх юм бол журам, хууль, дүрм, bureaucracy. Европчууд юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө улсуудын засгийн газар дээр дахиад нэг засгийн газар үүсгэж чадсан. За энэ статистик дээр юу харагдж байгаа юм бэ гэх юм бол компани үүсгэн байгуулагч жилийн хэдэн цаг бичих цаасны ажиллаараа ноцтолдог юм бэ тэр bureaucracy тэр хууль журмаараа. Спан тэргүүлж байгаа компани үүсгэн байгуулагч жилийн дунджаар 370 цаг хууль журам зохицуулалтын байгууллагатай ингээ ноцтолдог. Итали 312. Тэгээ Герман ямар ч ялгаагүй. Францад ямар ч ялгаагүй, Их Британи ямар ч ялгаагүй. Энэгээрээ дамжуулаад юу хийж гинэ гэх юм бол залуу хүмүүст шавар хааж байгаа гэсэн үг. Хууль хэн санаачилдаг юм бэ гэх юм бол их хурлын гишүүдүүд хинээр нөлөөлөгддөг юм бэ гэх юм бол том групп компаниуд тэгээд тэр Volkswagen, Mercedes-Benz, Porsche гэх мэт компаниуд өөртөө таатай хуулийн нөхцөл гаргадаг шинээр стартап компаниудыг шууд ерөөдөө дарчдаг. Эсвэл хямдхан үнээрээ худалдаа авчдаг. Америк улсыг бас ингээ харах юм бол хүн амын тоо ерөөдөө тогтвортой. 1900 он та харж байгаа юм бол Америк улсад ойролцоо 76 хүн байсан. 1950 онд 150 хүн. 2000 онд 282 сая. Тэгээд прогнозыг харах юм бол ирээдүйн тренд харах юм бол тогтвортой. Тэгээ барууны улсуудын дунд Америкчууд хамгийн залуу эдийн засагтай. Тэгээ ингээ projectionуудыг харах юм бол Америкчууд эзэн цагт 400 сая иргэнтэй болно. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнээр тэргүүлж байгаа, хүний бүтээн хэмжээрээр тэргүүлж байгаа. Тэгээ маш урт хугацаанд ерөнхийдөө дэлхийн номер 1 эдийн засаг байх боломжтой. Эзэн нэгэн цагт хятадууд гүйцэж магадгүй. Гэхдээ эдийн засаг нь хүчтэй байгаа учраас хүмүүс нь залуу байгаа учраас амьд байгаа учраас ерөнхийдөө байр суурь тийм хурдан алдахгүй. Европ эсрэгээр таад нэг харж байгаа юм бол 450 сая иргэнээсээ одоо ингээ агшиж байна. Хамгийн pessimistic projection юу юм бэ гэх юм бол 2100 онд Европ ганцхан 300 саяхан иргэнтэй болох юм байна. За дунд зэргийн прогнозис юу хэлж байна гэх юм бол 450-аас 350 сая хүртэл агшина. Европ дэндүү их татвартай. Дэндүү их хууль журамтай. Орлогоос чинь дэндүү их юм булаагаад авчдаг. Үйл хөдлөлийн өртөг дэндүү өндөртэй, татвартай бүх юм өгчдөг.
Тэгээ хүүхд гаргана гэдэг чинь Европт асар үнэтэй. За залуу хүмүүс инновац гаргадаг. Зоригтой хүмүүс инновац гаргадаг. Тэгээд инновац гаргадаг орчин байх ёстой. За тэгээ ингээд Нобелийн шагналын харах юм бол Америкчууд сүүлийн 120 жилийн хугацаанд юу хийж чадсан бэ гэх юм бол дэлхийн хамгийн олон Нобелийн шинжлэх ухааны шагналыг авч чадсан. Герман улс, Их Британи, Францчууд байран дээрээ хിവэрээ. Удахгүй хятадууд энэ график дотор бас гараад ирнэ. Энд юу харагдаж байна гэх юм бол тий гоц ухаантай судалгаа хийдэг. Тий шинжлэх ухааны хутганы ирэмнээр ажиллаж байгаа хүмүүс ерөөхдөө Германд, Францад, Их Британд ерөөхдөө байхгүй. Эсвэл тэнд амьдармааргүй байгаа. Хаана ажилламаар байгаа юм бэ гэх юм бол Америкт. За тэгээ ингээд эдийн засгийн юугаараа бас харагдаж байгаа. Тэгээ одоо дэлхийн улс төрийн тайзан дээрээ тий хэн өдөрдөгч юм бэ? Хэн боол юм бэ гэх юм бол энэ зурган дээр маш тодорхой харагдаж байгаа. Герман, Франц, Англи, Финланд бүх улс орны ерөнхий сайд, Европын холбооны ерөнхийлөгч тэнд бараг сургуулийн хөгжингөө сууж байгаа. Хэний урд сууж байгаа юм бэ гэх юм бол Америкийн ерөнхийлөгч. Европчууд сүүлийн 70 жилийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол Америкчуудын хүүхэлтэй болсон. Энэ юунаас үүсэж байгаа юм бэ гэх юм бол зэвсэг хүчнээс номер 1. Европыг дэлхийн 1-р дайнд хэн аварсан бэ гэх юм бол Америкчууд. За Европчуудыг дэлхийн 2-р дайнд хэн аварсан бэ гэх юм бол дахиад Америкчууд. За НАТОгийн төсвийг бараг тэр чигтээ хэн бүрдүүлдэг юм бэ гэх юм бол Америкчууд. Энэ дээр ингээ харагдаж байна тий. Жилийн ойролцоо 750 тэрбум долларыг бүрдүүлж байгаа. Удахгүй $1.80 болно. Номер 2 нь хин юм бэ гэх юм бол Их Британи. 100 тэрбум доллар ч хүрэхгүй. Ойролцооны 30-40 тэрбум долларт хүрч байгаа. Та энэ ингээд чартаараа үзүүлэх юм бол Америкчууд агуу, бусд нь жижигхэн жараханууд. Тэгээ зэвсэг хүч нь байхгүй учраас дэлхийн геополитик дээр бас нөлөө үзүүлж чадахгүй. Африкийн асуудал нөлөөлж чадахгүй, Азийн асуудал нөлөөлж чадахгүй. Өөрийнхөө континент дотор Украин, Орос хоорондоо алдсаж явах үедээ Европчууд ч гэсэн дахиад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Дэлхийн 1-р дайнд баларч явах үедээ хинлүү ярьсан бэ гэх юм бол Америкчууд ярьсан. Европыг хэн 1940 оноос 45 он хүртэл чөлөөлсөн бэ гэх юм бол Америкчууд. Тэгээ энэ зурган дээр юу харагдаж байна гэх юм бол Югославт алуулсан хүмүүсийн mass grave масс оршуулгын газар. 1990 онд Югослав орн дотор иргэдийн дайн болсон. Хэдэн зуун мянган хүмүүс өгсөн. Европын холбоо, Берлин, Лондон, Парис нөлөөлж чадсангүй. Германы бундесканцлер том үг хэлсэн ч эдгээр тоогоогүй. Югослав орны томоохон иргэдийн дайн хэдэн зуун мянган хүмүүс тэндээ өгч байгаа шүү дээ. Европчууд өөрөө зогсоож ерөөсөө чадсангүй. Өөрийнхөө дуу хоолойгоо нэгтэж боломжгүй байсан. Маргалтж байгаа хүүхдүүд шиг л ингээ гүйсээр агаад тэгээ том ахлуугаа гүгээ явсан Америкчууд орж ирээд Югославийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Гэхдээ маш олон хүмүүс нас орсон дараа. За 2010 оноос ахуулаад Африк, Сомалия, Либия гэх асуудал гарч исэн. Гадафитэй Францчууд алцыг шийдвэр гаргасан. Гэхдээ дахиад энэ Либиягийн асуудал дээр Европчууд өөрөө бие даасан ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Дахиад хэний тусламж хэрэгтэй болсон бэ гэх юм бол Америкчууд. Их Британи ямар ч ялгаагүй 1970 онд Аргентин улстай дайн хийсэн Фолкланд арал дээр. Тэгээд Их Британичуудын зэвсгэн дууссан, суман дууссан, хүн хүч нь хангалтгүй дахиад хинээс тусламж авсан бэ гэх юм бол зэвсгэний хувьд Америкчуудаас тусламж авсан. Эдийн засгийн хувьд бол бас яг адилхан. 2008-9 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралыг таад санаж байгаа. За, Европ бас хүн цохилт авсан. Аль улсын аль банкыг аврах вэ? Аль улсад төрүүлээд хэдэн еврогийн тусламж өгөх вэ? Дахиад Европчууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Дахиад хин орж ирэх ёстойсэн чинь том ах нь орж ирээд шийдвэрийг гаргасан. Тэгжээж Европт байсан санхүү эдийн засгийн хямралыг зогсоож чадсан. Америкчууд дахиад орж ирэх байсан бол хоорондоо хэлцэл хийгээд хоорондоо хэрэлцээр агаад бараг банк санхүүгийн систем дабуурах магадлал маш өндөртэй. За 2008-9 оны банк санхүүгийн хямралын дараа ямар улс дампуурлын ирмэн дээр хүрсэн бэ гэх юм бол Грек.
дараа нь Португал, дараа нь Ирланд, дараа нь Испани, дараа нь Итали. Нэг орноосоо нөгөө орн руу баг коронавирус шиг ингээ халдвар өвчин явж исэн. Дахиад европчууд нэгдсэн ойлголттой хүрч чадаагүй грек улсыг аврах уу? Аварж болохгүй юм байна. Германчууд эсэргүүцсэн, италичууд дэмжсэн. За дараа нь Итали улсын эдийн засаг дампуурч явах үедээ италичууд юу ч хэлсэн бэ гэх юм бол бид нэр туслаач. Дахиад нэг орн эсэргүүцсэн. Германчууд бид нар мөнгө хевлэж болохгүй гэсэн. Англичууд мөнгө хевлэх ёстой гэсэн. Францчууд аль нэг талтаа оров. Дахиад хин орж ирсэн бэ гэх юм бол Америкчууд орж ирээд энэ Европ болж исэн засгийн газрын дампуурлыг тассан зогсоосон. Энэ график дээр та юу харж байгаа юм бэ гэх юм бол инвенторуудын чарт. Энэ ширхэгдэх шинэ компани, шинэ технологиг санаачилдаг, судалгаа хийдэг, үүсгдэг, патентыг хамгаалдаг хүмүүс байгаа. За хаашаа нүүж ийнэ гэх юм бол бүгдээрээ тэр шигтэй Америк руу нүүж байгаа. Энэ цэнхэр баг нь юу юм бэ гэх юм бол Америк руу нүүж байгаа хүмүүс. Энэ бараа нь юу юм бэ гэх юм бол Америкаас явж байгаа хүмүүс. За Герман дотор асуур олон хүмүүс нь Германаас явж гин, Францаас явж гин, Англиас явж гин, Канадаас явж гин. Хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явж байгаа. За тэгээ энэ чарт linear chart биш шүү. Энэ logarithmic chart шүү. Энэ 20 тэгээ дараагийн баг нь шууд 210 дахин нугарч байгаа шүү заяа. Тийм учраас энэ хамаагүй өндөр байх хэвээр. Окей. Юу болж байна гэх юм бол том ухаантай тархиуд Европт үлддэггүй хаашаа явдаг юм бэ гэх юм бол Америк руу явцдаг. Тэгээ Европт юу үлдэж байгаа юм бэ гэх юм бол маш олон хууль журам засгийн газар дээр дахиад нэг засгийн газар тэгээд Европ бас дараагийн юм дээр фейлдсэн. Тэр юу юм бэ гэх юм бол цагаачтын бодлого дээр тэр чигтээ фейлдсэн. Америкчууд өнгөрсөн 120 жилийн хугацаанд цагаачлалын бодлогон дээр мэдээж жоохон алдаа хийсэн. Гэхдээ энийг та хартаа. Ухаантай, бүтээмжтэй, санаачлагтай, зөрөгтэй хүмүүс хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явж байгаа. За. Тэгээ Европт юу үлдэж байна гэх юм бол гоц ухаантай хүмүүс нь Европт үлдэхгүй байгаа. Европ руу хэн явж байгаа юм бэ гэх юм бол нөгөө бүтээмжгүй хүмүүс нь явж байгаа. Европчууд өөрийнхөө ойрхон Сириагийн дайныг зогсоож чадаагүй, Иракийн дайныг эсэргүүцээгүй, Либиягийн дайныг эсэргүүцээгүй, Африк болж байгаа юмыг ерөөсөө өөртөө ашигтай нөлөөлж чадсангүй. Тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ хавьяас цагаачтууд тэр чинь бүгдээрээ Европ руу зогтсон. Боловсрал муутай, ухаан муутай, өөр шашинтай, өөр соёлтой. Европтой ерөөсөө уус чаддгүй хүмүүсийг саяар навчраад одоо халамжийн систем дээр маш өндөр дарамт болж байгаа. Одоо ямар цаг үеэр баахан гадны орны хүмүүсийг авчирсан бэ гэх юм бол эдийн засгийн хамгийн эмзэг цаг үеэр тэр хүмүүсийг өрсөн. 2015 оны байдлаар Испани, Грек улсын залуу хүмүүсийн ажилгүйдийн түвшин хэд байсан бэ гэх юм бол 50% байсан. Та энэ дээр харж байна. Залуу хүмүүс юу гэсэн юм бэ гэх юм бол 25 ба түүнээс доош настай хүмүүс тал нь ажилгүй. Хорват, Итали, Cyprus, Португал ялгаагүй 40-с 30% орно. Франц, Польш, Булгар, Ирланд, Швед 20%. Европын дундаж залуу хүний ажилгүйдийн түвшин бараг 21% байх үедээ олон сая дахиад залуу унш чаддгүй, тоо бодож чадахгүй, дипломгүй, мэргэжлгүй, чадваргүй хүмүүсийг өөрийнхөө орн руу авчираад тэгээ болж байгаа юм бэ гэх юм бол нийгэм халамжийн системээ жижиг болгосон, будаа болгосон. За энэ график дээр та юу харж байгаа юм бэ гэх юм бол Грек улсын тэтгэврийн үр эх хэдэн жилүүдэд тэд нэр өөрийнхөө ах мэдүүдтэй тэтгэвэр өгөх ёстой. Амлсан, хөдөлмөрийн гэрээг бүх юм хийцэн. За Грек Испани улс 2 700-аас 800% дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний тэтгэврийн өглөгтэй, тэтгэврийн өртөө ах мэдүүдтэй. Франц, Португал, Бельги, Финланд ойролцоо 380-аас 400%. Итали, Денмарк, Австри, Швед 250-аас 380%. Швед, Герман, Люксембург, Ирланд, Нидерланд эдгээр бүгдээрээ ерөнхийдөө санхүүгийн хувьд бол маш их хэмжээний өртөө. Тэгээ орлон дутж байгаа юм уу? Татвар дутж байгаа юм уу? Үгүй.
Таад энд юу харж байгаа юм бэ гэх юм бол Монгол төгрөгийн цалин. Таад одоо нэг сая төгрөгийн хөдөлмөрийн гинэн дээр гар үсэг зурх юм бол ажил олгогч таадын төлөө хэдэн төгрөг зарцуулж байгаа юм бэ гэх юм бол сая 125 мянган төгрөгийг зарцуулж байгаа. Таад ямар тоо харагддаг юм бэ гэх юм бол нөгөө сая төгрөг харагддаг. За тэр сая төгрөгөөс таад юу төлдөг юм бэ гэх юм бол тий 10% 10% хүн амын орлогын татвар төлдөг. Таадын цалингаасаа бас юу хасагддаг юм бэ гэх юм бол 11.5% нийгмийн даатгал хасагддаг. Таадын ажил олгогч тий танай захирлын компани 12.5% дахиад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За нөгөө сая 125 мянган төгрөгөөс таадын гар дээр хэд очдөг юм бэ гэх юм бол 785 мянган төгрөг очдөг. Тэр хэд гэсэн үг юм бэ гэх юм бол тэр нийт мөнгөөс таад дээр таадын Герман, таадын Данс руу 70% очдөг. За Францад хэдэн процент очдөг юм бэ? Харцгаая. 95,303 еврогийн нийт цалингаас тий ажилтан дээр хэд очдөг юм бэ гэх юм бол 39,501 евро. Би дахиад хэлье. За Франц улсад нийт бодогдож байгаа цалин 95,300 евро. Тэрнээсээ та хэд ганцхан хэдэн процент авч байгаа юм бэ гэх юм бол 39,500 евроыг л авч байгаа. За, процентаар тооцчих. 39,500 хуваахан 95,300 та дээр 41% очиж байгаа. Бусад төв нь хайчиж байгаа юм бэ? Улс төрчний Германд нэмгийн даатгал, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалаар очиж байгаа. Баахан Сирия, Арабын орны хүмүүсийг бас тижээж байгаа. За иргэдийнхаа баг орлогын хэдэн хувийг булаагаад авч байгаа юм бэ гэх юм бол энд харагдаж байна те. Франц хамгийн аимшигтай. Итали баг ялгаагүй, Словак, Эстон, Австри, Испани, Швед эдгээр бүгдээрээ яадаг юм бэ гэх юм бол ард түмнээ шулдаг. Окей. Монгол байгаа татврын тогтолцоо эднэртэй ингээ харьцуулах юм бол харин гайгүй. За их татвар хэвийн хвшлээс авч байгаа. Их татвар иргэдээс авч байгаа. Их татвар компани үүсгэн байгуулж үндсийг бүтээж байгаа, компани үүсгэн байгуулж байгаа хүмүүсээс авч байгаа. Тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэх юм бол олигтой юм хийхгүй байгаа. Зөв хөрөнгө болт хийхгүй байгаа. Нэмээд юу болж байна гэх юм бол эдийн засгийн агшилт явж байна. За 2008-9 оны эдийн засгийн хямрал Герман улсыг хүнд цохилт Герман улсад хүнд цохилт өгсөн. Улаан өнгө юу илэрхийлж байгаа юм бэ гэх юм бол эдийн засгийн хямралыг. За дараа нь 2012 оны үеэр нэг хямарсан. Тэгээд 2014 оноос 2018 оны хооронд дэжгүй явж исэн. Цэнхэр өнгөтэй эдийн засгийн өсөлт. Коронагийн кризис болсноос болж бас эдийн засаг нэлээ хямарсан. Тэгээд дөнгөж буцаага жоохон ногоороод эдийн засгийн гайг болоход эхэлсэн чинь Орос Украины дайн эхэлсэн. Яг гэх юм бол Европчууд НАТО-гийг үргэлж томруулах дэмжсэн. Дараа нь хамгийн хямдхан эрчим хүчний их үүсвэрээс таатгалцаад тэгээд 2021 оноос хойш Германд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр чигтээ эдийн засаг нь мяарч байгаа. Улс төрчнөр Европын холбоо арга хэмжээ авахгүй байгаа. Эсвэргээр юу хийж гинэ гэх юм бол бүтээмжгүй баахан цагаатчдуудыг оруулж байгаа. Refugees welcome. Хамгийн бүтээмжтэй, хамгийн залхуу, хамгийн боловсрал муутай хүмүүс манай их оронд тавтаа морилно. За их британчууд бас яг адилхан. Refugees, asylum seekers, welcome to the UK. Одоо энэс болж Европ даяар юу болж байгаа юм бэ гэх юм бол гэмт хэргийн кризис, хүчингийн хэргийн кризис, нийгмийн даатгалын, халамжийн, сангийн кризис. Одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол Итали, Франц, Германчууд цагаатчдуудаа ингээд дург болж байгаа. Судалгаа явуулсан байна. Өшөө цагаатчдуудыг авах уу гэсэн чинь Итали улсын иргэдийн 52% үгүй гэж байна. Итали шиг санагдхаа болж ин гэж байна. Франц 47%, Герман 44%. Гэхдээ эдгээр юу хийж чадахгүй юм бэ гэх юм бол Герман улс германчуудтай байх хэвээр. Франц улс Франц штэ. Итали зөвхөн Итали хүмүүс амьдрах хэвээр. Ийм үгийг амнаасаа гаргаж чадахгүй. Яагаад вэ гэх юм бол дэлхийн 20 дугаар дайны үеэр эдгээр 9 суртахуун ерөөхдөө бузартуулсан тэр гимшил нь өнөөдөр хүртэл Европыг нөлөөлж байгаа. За удахгүй хоёр хэсэг дээр эргээд болцгоё.